Монгол улсын топ 100 аж ахуйн нэгж. 2019 оны хувьд бол бид топ 100 аж ахуйн нэгжийн дэд байрыг эзэлсэн байдаг. Үүний хамгийн гол үзүүлэлт нь бол бид нэг их 80 төгрөгийн борлуулалтын цэвэр ашигтай ажилласан компани болж бүртгэгдсэн. Дотоодын компаниудаас тэр тутмаа төрийн өмчт компаниудаас 1 тэрбум долларын борлуулалтыг илүү гаргасан амжилтаараа Монголын топ аж ахуйн нэгжүүдэд тэргүүлсэн ийм үзүүлэлттэй. Аж ахуйн нэгжийн хувьд бол цэвэр ашиг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэдтэй ногдол ашиг хуваарлах нь бол энэ тэргүүний зорилт байна. Энэ зорилтын хувьд 2020 оны 9-р сард бид 2,512 мянган хувьцаа эзэмшигчтэй 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 86 мянган төгрөгийг олгосон нь хувьцааны их багадаа биш эдийн засгийн үр ашиг 2 дахь зах зээл хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэж өгсөн хөрөнгийн зах зээлийн төсвийг тэлсэн ийм Монгол төдийгүй Азида томоохон үзүүлэлт болсон гэдгийг илэрхийлж байгаа. Хэдийгээр ковидын нөхцөл байдал 20 онд хөл хорой хөлийн хаагдсанаас ахуулаад бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн эхний хагас жил байсан ч бид сүүлийн хагас жилд нийт орлогынхоо 85%-ийг бүрдүүлж 161 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хамгийн гол нь манай байгууллага хамаарах аж ахуйн нэгжүүдийн шууд бий болгосон 20 мянган иргэний ажлын байр Монгол улсын эдийн засаг өрх бүрд томоохон үзүүлэлт дэм болсон гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. 2020 онд А620 бизнес төлөвлөгөө боловсруулж дуусгасан. Энэ А620 бизнес төлөвлөгөө дунд хугацааны 21-с 25 онд хэрэгжих компани бүхий л төсөл хөтөлбөр, мөнгө урсгал, олох ашиг орлого энэ бүх харилцааг маш тодорхой болгож өгсөн. Энэ төсөл хэрэгжснээр Монгол улсын эдийн засаг 2.5-аас 3 дахин тэлэх ийм боломж бүрдсэн гэж ойлгож байна. Монгол улсын топ 100 аж ахуйн нэгж.